Сайн бацхан өрөмд үзэгчтэй та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын холимогтлооны холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг MMA Talk podcast-ийн энэ дугаарыг зочноор Монгол Улсын гавьяа тамирчин холимогтлооны One холбооны дэлхийн аварга Жаданбын наран тоглох гавьяат маань оролцож байна. Сайхан аварж байна уу та энэ өдрийн мэндийг хүргэе. Сайхан аварж байна. Энэ өдрийн мэнд хүргэе. За бидний урилгыг бас юун түрүүнд хүлээн авч энэ дугаарт маань оролцож байгаад маш их баяртай байна. За таныг бол одоо монголчууд бүгд мэдэх учраас та сүүл үеийнхээ бас хөдөлмөр хийж эрхэлж байгаа ажил төрөл тэр болгоноос бидэнтэй уулзаач. За одоо бол тэгэл шавнар бэлдээл, шавнартаа анхаарал тэгэл байж байна. Бэлтгэл сургалт явуулаад шинэ хүүхдүүд бэлдээл байж байна. Илүү дасгалжуулалт руугаа. Тий, дасгалжуулалт руу шилжсэн. Тийм ээ. Үндэсний хөрөнгө оруулалттай мөнгөн гүр эмнэлэг нь нарийн мэрэгсэн эмч ажиллагсадтай халдвар аюулгүй байдлыг бүрэн хангасан олон улсын жишгт хүрсэн тоног төхөөрөмж бүхий оншилгооны төв, гэмтлийн мэс засал, ерөнхий мэс засал, сэргийн засах уламжлалт эмчилгээ, эмэгтэйчүүдийн хавдрын мэс засал, дотор мэдрэл, зүрх судасны чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг. Хавдрын оншилгоо, мэс заслын эмчилгээг өндөр түвшинд явуулж, энэрл хүндлэл бүхий чанартай үйлчилгээг ард иргэддээ хүргэдэг. Эрүүл Монгол иргэн эх орны баялаг мөнгөн гүр эмнэлэг нэвтрүүлгийн ивент итгэгч Cammy Lounge Night Club. За яг сая бид нар одоо өнөөдөр Шанц MMA клуб дээрээс өнөөдрийнхөө дугаарыг бичиж байгаа. Та клубийнхаа тухай бас товчхон мэдээлэл өгвөл нөгөө талаас бас реклам болж байна. Ер нь энэ зааланд бол би одоо манай шавнар 2007 оноос эхэлж хийж эхэлсэн. 2008 оны 1 сараас яг Шанц гэж одоо эхлээд бол кикбоксing клуб болж одоо үйл ажиллагаагаа нэгсний албан ёсоор нээж хийж эхэлсэн. 2007 онд одоо энэ Commit Service гэдэг энэ одоо энэ манай энэ лавтогийн дэд компани Commit Service гэж компани тэрний одоо үүсгэн байгуулагч Тамир гэдэг ах маань биднийг тулаанчдыг болон бөхчүүдийг дэмжиж тэгээ энэ сайхан заалыг одоо 2007 оноос ахуулаад тэгэл тасралтгүй энэ дэлбэлтгэл сургалт хийгээл тэг явж байна да. Тэгэхээр таны амжилт, таны өөрийн амжилтаас шавнарын амжилт бол бүгд энэ хүү заалаас л тэгж хэлээ шүү дээ. Эндээс л одоо тэгэл олон сайн тулаанч гарч ирлээ. За одоо энэ хүү заал нь бол яг Яармаг явах замд лавай худалдааны төв дээр байдаг юм байна. Өөрөө бол яг та дасгалжуулалтын дээр ажиллаад сая бол одоо өсвөрийн хүүхдүүд дээр төлхөө ажиллаж байгаа хэрэгтлээ шүү дээ. Мэргэжлийн тамирчдаас гадна өсвөрийн хүүхдүүд дээр нэлээд ажиллах шиг боллоо. Би ерөнхий дасгалжуулагч гээд давхар бас Батмөнх гэдэг ах маань өглөөний бас хүүхдүүдийн бэлтгэлийг зааж байгаа юм. Ер нь тамирчдын лаб их гэсэн байрал ингээл холимог тулаан, кикбокс, мөн одоо бизнес чөлөөт өгөх гээл явж байгаа. Олон төрлөөр өөрийнхөө сонирхсан төрлөөрөө л ирээд бэлтгэлээч. Тий. Манай одоо Баянгурын аймгийн чөлөөтийн дасгалжуулагч мөнх дуулдах шавнараа аваад энэ дээр бас бэлтгэл хийж байгаа. За энэс дараагийн нэг асуудал байна. Энэ нэвтрүүлгийг одоо Монголын холимогтлооны холбооноос зохион байгуулж явуулдаг байгаа. Таны хувьд энэ сонирхчтой холимогтлооны тухай хэр зэрэг мэдээлэлтэй байна. Сонирхчтой холимогтлооны хичээлэх ач холбогдол одоо үнцний тухай юу гэж бодож байна вэ? Ер нь бол маш хэрэгтэй л дээ. Тэр чинь багаас нь нэг өндөр ачаал өгөхгүйгээр сайхан ур чадварыг нэмээ, техник суулгаад тэгээд сонирхчтой холимог тулаанаараа тий орон нутаг олон улсад би тэмцээнд гарч байгаа. Мэргэжил рүү шилжихэд бол маш сайн тамирчид төрөн гарна л да. Угаасаа дэлхийн түвшинд ч гэсэн тэгээ гараад мундаг тамирчид гараад эхэлсэн байна. Тэгэхээр Монголд энэ сонирхчдын холимог тулааны холбоо байгуулагдаад үйл ажиллагаа явуулаад улсын аварга шалгаруулад ингээд явж байгаад бол маш их баяртай байгаа. Тэгээд үйл ажиллагаанд чадхаараа бас шавнараа оролцуулж бэлдэж дэмжиж анхных нь одоо бас олон улс дахь медалуудын шавнараас авсан. Тэгэлгүй яг уу. Манай Атганбаатар анхны удаа Азиа ТV аврагт оролцож анхны мөнгөн медалийг авчирсан тийм ээ. Одоо өсвөрийн одоо олон улсын холимогтлооны холбооны дүрм бол өсвөрийн дүрм бол толгойд ямар нэгэн зохилт хийдэг байгаа. Зөв. Тийм талаар та юу гэж бодно? Зарим хүмүүс л чинь холимогтлоо бол одоо толгойд зохих ёстой. Эсвэл одоо юуны одоо хамгаалтын малгай тийм ээ. Шилэнтэйгээр одоо 16-аас 17 насны ангиллыг цохилтоо явуулмаар байж гэх юм. Олон саналууд ус гардаг л да. Гэхдээ би толгойд цохихгүй байгааг нь харин зөв гэж бодож байгаа шүү дээ. Ер нь тэгээд л тэр өсвөр насндаа тархитлагууд тийм хүчтэй төрөлт аваагүй нэрэлтэй. Олон улсын холимогтлооны холбооноос одоо жишээ нь тархины
хичнээн одоогийн зохилт авч одоо тархин ямар нэгэн гэмтэл яаж үүсэж байгаа тухай яг одоо шинжилгээ судалгаа байнга тогтмол явагддаг юм билээ. Тий. Тэгээд одоо 10 наснд хүрэхээс өмнө бол толгойд ямар нэгэн зохилтгүйгээр одоо олимпиадыг хөгжүүлээд дараагийн шат руу гаргах нь зөв гэдэг бодлого барьдаг юм байна л гэж бод. Тий. Бид нар бол одоо манай холбоо бол яг олон улсын олимпиадын холбооны дүрм журмын дагуу одоо энэ жилийн өсвөр улсын аврах шалгуулах одоо ер нь бүх тэмцээнүүд бол толгой зохилтгүй явагдаж байгаа. Тий. Зөвлөдөө тэр чинь олимпиад тулааны биелэгч бас нэг юм шүү дээ. Хичнээн одоо нэг бэлтгэлийн тийм зузаавтар MMA биелэгээр тоглож байгаа ч гэсэн тэр чинь яг нэг хагас хатгалтай боксын биелийг бодвол хүнд тусах байхгүй. Тэгэлгүй байх уу. Харин таныг одоо бас яг одоо нодлон бас нөгөө энэ зүйл одоо саналууд янз бүрийн саналууд гардаг учраас танаас одоо яг өөрийн чамнаас одоо яг энэ нь бол зөв юм аа гэдгийг сонсхойг таатай байна. Баярлалаа. Тэгээ цохиулах насан дээрээ цохиулаад явчихна гэсэн үг шүү дээ. Тий. За Тунгагийн хувьд бол Булган аймгийн одоо Бугут сум тосгон гэж өгдөг. Сум гэж юм тий. Бугут сум төрж өссөн. Та одоо өөрийнхөө төрж өссөн нутаг байгаль газар зүйн онцлогын талаар ямар хүүхэд байв? Яаж явж байгаа дэр нь спортын зоналтай орооцолч ер нь хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэдэг нь таны түүгээс харахад л одоо илт байгаа шүү дээ. Тий, Булган аймгийн Бугут сумд төрсөн нэг манай нутагч нэгэл сайхан модтой сайхан ангаалдаа тэгээд өвлөн цасыг хүн тэгээд би ч Эрдэнэ дотоод ер нь өссөн. Тэгээд Эрдэнэтээс нөгөө Бугут руу эмээгийнх руугаа явхад зун нь бол тэгэл за нэг 5 6 дугаар ангиас эхлээл дугуйтай. Өвлөн нь бол бүр 3 дугаар ангиас эхлээл цантай. Баян гэж явдаг. Тэгэл өдөө мал дээр гарах гал ингээл зүтгэжтэй. Сургууль цэцэрлэг Эрдэнэтэд тэгэл зуныхаа амралтаар эсвэл өвлийн нэг 7 хоногийн амралтаар байнгын хөдөө гардаг тийм л хөтөсөн. Зуны амралтуудаар хөдөө ах トゥ усынхаа морь малыг унаал тэгэл хурдмаар унах дуртай морин дуртай. Даврдмаар унжсэн уу? Унжсэн. 5 6 жил унсан шүү дээ. Оо за. Спортын суур бол одоо яг тэр үеэс тавигдаж эхэлсэн байна шүү дээ. Хөдөлгөөнтэй ерөнхийдөө. Тэгэл малдгүйхээс ахуулаад тэгэл манай ээжийн одоо ах トゥ нөрч бас олуулаа. Тэгэл тухайн үед одоо тэр Бугут сумын партизан нэгдэл гэж байдаг. Тэгэл тэр нэгдлийн ингээл янз бүрийн зарим нь ингээл адуу мал, зарим нь одоо юу гэдгийг эцэг мал бух мөх ариулал мал өхөр гэдэг юм ингээд тустай. Тэгэл тэд нар чинь нээлж хэлж ирэх ч дээ. Тэгэл зон нь бол эмээ дээрээ тэр фермийн наран дундт гэдэг газараар ферм дээр их байгаал өнөө туглын араас л их хөдөлж үүдэг байлээ. Тэгээ ойрхон нэг хамаатны манайх бас нэгдлийн олон зуун адуутай. Тэгэл тийшээ очиод хүүхдүүч нөгөө дааг сургаал. Тэгэл нэг ойрхон өнөө тугланд явах морой бэлддэг. Тэгэл тэгж л банаас өнгөрсөн дөө. Таны багнаас ингэ сонсохоор тэр зайхан Булган хангаа газар адуу айрэг тэглэг. Монгол ах уу. Үнэхээр таны одоо хүүхэд нас таны бие бэлтрийн хөгжил хүмүүжил гэдэг юм бол тэр зайхан Монгол ахуд өсөж тойрч суур болж бүгдч одоо энэ үнэх өндөр амжилтанд гаргаж дэлхийн авраг болох бас том суур байжээ гэж бас бодож байна. Тийм. За анхан үеийн бэлтгэл та ер нь хэдийгээс ямар спортоор анхлан бэлтгэл холимогтлооны их одоо авраг болох ихний шат шүү дээ. Би ч хүүхэд багт бүр спортын бүр гараа гэх юм одоо эхлээд Эрдэнэ хотынхоо цааны авраг болж ирсэн хүүхэд. Тэр нь одоо хэдвэр юм 3 дугаар анги дөө. Тэгээ 3 дугаар анги юм. 3 4 дугаар анги юм. 4 дугаар ангид л нэг 5 км-ийн цааны тэмцээнд орж төрүүлхэл. Тэгээл нөгөө багш нар, биеийн тэмрийн багш нараас цаана хөнгөтлөлтөөр явуулах гал тэдвэс. Тэгээд нөгөө 10 жилд чинь одоо ангийн багш нар хооронд барилдуулна шүү дээ. Эрэгтэй хүмүүсийг барилдуулаад уулын өргөл болоосолж гүйлгүүл ингээл. Тэрэн дээр нөгөө бөхөр ингээ ангида дөрүүлчихнэ. Тэгэл багш буцаагаал нөгөө бүхэн шигсэнд явуул загнаал. Тэгээ нөгөөх нь явахгүй 4 дугаар ангид явууг шаардуулаад яваагүй 5 дугаар ангид бүр оюун гэрлэгээд манай ангиуд ирсэн багш мундаг багш үүтэй. Тэр багш бүр хөдөлж явчихад өдрөмжүүлэхийн тэгээ бүхэн шигцтэй ардна хозор гэдэг сургууль дээрээ бас тэр чинь бүхийн дугуулангууд тийм дугуулал өөр хөдөлж явчихад оруулсан шүү дээ. За чи энэ заавал яваа шүү гэдэг. Тэгээд жууд дугаар анх тэгж 5 дугаар ангидаа ангийнхаа бас манай ангийн зарим хүмүүс ордог ус алтан гэрлэгээ найзгүй тэдрээгээ дагаал тэгэл багштай хөтөлөл анх жуудуугаар тэгэл ихсэн дээ. Өөрөө аль спортоо та их дуртай байсан? Өөрөө бол би ч одоо бас нэг бокс жоохон дуртай байсан. Яг тэгэхээр зэрэг бас их бокс дуртай. Шөнийн нөгөө тэр үед ч орбитоор ингээл хоккей бокс гарах юм бол тэгээ шинжингээ үзэж шүү дээ. Тийм.
Тэгээд тэрийг хараад ч гэдэг нөгөө боксчдын юуных нь хоккейчдын бодлогыг чинь хараад тэгэл тэр чинь шүнэн тэгэл хоккей үзэх чинь нойрг үздэг. Тэгэл бокс аав нөрөг дандаа тэмцээн юу ахаар боксын юмнуудыг их анзаарч харж идэг. Тэгээд дагаач тийм бокс жирэн дуртай л байсан. Өөрийн дур бол бокс спорт. Тийм жоохон бокс талдаа дуртай байсан. Яг аавыг хараад гудам модод тий ахнаар согтуурч ийм бол аавч хүн зохион гашдаг. Тэгээд тэрийг ганц хоёр халтсан тэгэл бас очсон гэл. Спортын үйл яг жудаагаар эхлэв. Та одоо би бас таныг одоо өсвөр үеийн юу хата таныг залуучдын улсын аврагд нарт одоо өндөр зэрэглээ одоо манай тамирчдтай ямар одоо өндөр зэрэглэлийн барилдаа хийж тэрийг харж илаа л да. 90 оны дунд үед нарт. Тэгээ та жудаа өгөх тухай жоохон дэлгэрүүлж яриач. Хэдэн жил хичээллээ. Одоо хичээлж хугацаанд та бас нэлээд олон медаль авч ирсэн. Тэр авсан одоо амжилтууд тухай. Тэр чинь 88 оноос хойш тэгэл жудаа бөхөр хичээж чаад юу гол бүр нэг дурлаад явдаг юу маа одоо дэлгэр хоёр гээд самбын олон улсын хэмжээний мастер тэ Эрдэнэтэд тэ улсын шигшигээс ингээд Эрдэнэт рүү очив. Шигшигээс тэ шигшигээс тамирч нар тэ яг тэр үеийн зэрэгцээл тэр чинь 89 он. Тэр үеэс эхлээл бүр ингээд дэлгэрэнгүү нэг жинхэнэ нэгцэх заалгаал жинхэнэ одоо өмнө нь бол ер нь хоорондоо л бужраал тоцолтол цэглэхгүй тийм нэг тийм багшиг орж ирэх найхаал ингээд тийм л хүмүүс байсан байхгүй. Тэгээ ер нь багш юм заадаг байсан чи тийм нэг анхаарч бас нэг яг бүр нэг дурлж байгаа ард тийм ээ. Тийм ээ. Тэгж байгаа л тэр дээгийнх очиод юм заагаал тэрнээс эхлээл ер нь бүх дуулан дурлаад эхэлсэнтэй. Тэгээ би чинь Эрдэнэттэй бол олон одоо цаамжуудаар аль нэрнэр нь оролцоод явждаг. Дуулдаа тэгэл төрүүлждэг байсан. Тэгээд ер нь тэр үе чинь улсын аврагт орохын тулд бүсээс ялгардаг. Тэгээ бүсээс төрүүлсэн улсын аврагт өгсөн. Тэгэл нарка дээдлэлт одоо ингээл тэр сайнууд нь төрүүлэнгүүт нь ард нь 2 номероор нөгөөдгийнхээ бэлтгэлийг хангах гал ингээл. Тэгж бид нар тэр үе чинь өсвөрийн хүүхдүүдийн чинь одоо улсын аврагт явах гээд бүсээс шалгарсан хүүхдүүдийг тусгаачлан бүр ингээд цусдуудалд амруулаад байрлуулад тэг бэлтгэлд гаргадаг ус байхгүй. Тийм тухай чинь тэр төсөн мөнгө тий сайн хангалуун тэг чинь 2 3 номерууд нь тэгэл нөгөөдүүлийн бэлтгэлийг хангах хэрэгтэй тэгэл цуг байрлал өгдөг ус. Тэгж явж исэн. 95 оны залуучуудын улсын аваргаар наркотик аврагын төлөө 65 барилтад мөнгө авч ирсэн. Тэр л хамгийн том амжилт юм улсын авраг гэж. Тийм. Гэхдээ даж бол бас тийм олон хотын юуны тэмцээнд л хоолнд төрүүлсэн баг тийм ээ. Өсвөр үеийн ангиллуудад бол самжуудаагаар 93 онд Олимпийн нөөц гэж юуны олон хотын тэмцээн болсон Эрдэнэтэд. Тэр бас их том тэмцээн болсон. Хүрэн булаг гэж компани нэрмжтэй. Тийм хүрэн булаг гэж болдог байсан шүү дээ. Тэрний тэр жил чойрын мөнх үергээд нарког одоо юу нар мантахыг өсвөрийн улсын аваргаар ялчихгүй. Тэгээд Эрдэнэтэд олон хотод очсон чинь нарко ороогүй. Тэгээ би тэр үед 60 барилдчихсан. Тэгсэн чинь нөгөө ах нар за нарког ялсан шүү дээ. Энд аваад болохгүй шүү. Надад бүр амар даатгаад тэгээд 2 үкгээр ялж мөнхөрийг ялж аваргаж ирсэн. Манай нөгөө хин булганаас Эрдэнэт булганаас нэг алт авсан. Булганаас нөгөө золоо маань. Золоохоо. Тий 57-д. Би 60-д. Тэгж харин би одоо энийг бас танаас ингэ дэлгэрүүлээ асууж байгаа нь нар мандах одоо Олимпийн хөрөл медаль одоо 100-ны мандажуудад чинь шүү дээ нарко анхны Азийн аврагт. Ямар гайхалтай авьяастай ямар мундаг жодоочин байлаа. Тэгээд 95 онд одоо та наркахтай тэгж ойрхон барилж ирсэн хэрэг би бас таныг нарках бол 96 он Олимпиас медаль авсан. 95 он гэхэд бол нарках бол дэлхийн хэмжээнд очсон байсан шүү дээ хэмжээ. Тийм ээ. Дэлхийн хинтэйч бай. Одоо ялцах хэмжээний бүр тийм хэмжээнд очсон өндөр зэрэглэлийн тамирчтай та хоёрыг тийм одоо ойрхон барилдаа bijсэн гэхээр одоо бас таны бол одоо бүхийн карьерийг барилдаад жодоогооч болоод явах бас боломж байжээ л гэж бас хэлэхээр л санагдаж байгаа юм л та. Дэлхийгээс бол юм авчихаараа. Тэгээ хоёрын дээс би яг бас энэ ас үзэж байгаа залууч хүүхд дэлхий. Тэгмд бол энэ холимогтлааны спорт бол бас ер нь энэ бүхийн гол ясны тамир тийм ээ бөхөөс алж авсан энэ маш олон чанарууд бол маш их чухал байдаг юм аа гэдгийг л бас ойлгох хэрэгтэй юм болов уу гэж бас тий суурьул ялчгүй бүх болчихно л та.
Энэ жуудуур хичээлж байхад бол та нөгөө боксын сонирхол бол бас цуг байгаа. Байлгүй хөө юу ингэж байгаа. Ер нь бол ингээл ээж аваа хоёулаа л ер нь ингээл спортоор хичээлгээд идэгсэн. Шахаал. Тэгэл тэгжэл ангийн багш болохоор бокс хийсэнд очих гээл. Ээж болохоор бүхэн хийсэнд болох гал. Тэгээ би чинь айл айланд нь явахгүй ингээл нэг явдаг гэсэн чинь ангийн багшд нэмэрлээд бүхэн хийсэнд явж өгчихгүй. Тэгээ би чинь тэр бүхэн хийсэнд орсон өдрөө очиод бүхэн хийсэнд орсон кимоно ахвал нэг л ярьсан чинь аав уурлаад юу бөхөр яах гэдэг. Бокс явахгүй. Тэгээ аав ээж маргаж ирсэн байхгүй. Сүүлд нь би ингээл хувь тавилаа ингэж өөрчлөлтөл тий. Явсараа нөгөө тулаан маань ингэж явж байгаа л бүр сүүлдээ холимог тулаан болоод ингэ явцсан. Тэгээд одоо бурхны орноос аав ээж хоёр бүхэн байна. Холимогдод тий бокс хоёлоо одоо тий баярлж байгаа гэж боддоо шүү дээ. Суурийн тавьж өгөөд л Нараас гайхалтай түүх шүү тийм ээ. Тэдний дараа одоо тулааны бүх одоо барилдаа хоёрыг нийлүүлсэн холимог тулаан гэдэг спорт дэлхийн ертөнцид дүгнэлт дэлгэрж хөгжөө. Та тэр үгээр нь дэлхийн аварга болж анхны одоо холимог тулаанаас төрсэн гоёо тамирчин болж түүхэн сайхан амжилт гаргаж одоо Монголын ард түмэн тулаанчид спортынхан маш их одоо баярлж ирснийг саяхан санагдчихэ. Баярлаа. За ингээд таны хувьд бол 2003 оноос эхлээд одоо ер нь мэрэгжлийн холимог тулаанаар шилжсэн үе нь бол анхан үе одоо анхны нөгөө Монгол тэмцээнс Тий. Тэр үетэй холбогдох. Та тэр үеийнхээ дурсамж одоо анхны тулаануудынхаа ер нь бол яг тулаан руу орохдоо юм би ч нөгөө нэг бас нөгөө бүрслэгийн тухай үуч вандаа бүрслээ одоо чагжаны кинонд үзэл хүүхдүүд чинь тулаанд аягүй дуртай байдаг шүү дээ. Тэр үуч чинь би чинь тэгэл нөгөө ангийнхан дотор ер нь өшгөлтүүдийн дуурасаа гадаг сурцсан. Их сонголттай ихсэн одоо бэлдээл чадлаараа л явдаг ус. 93 онд бихээгээд одоо хотоос тэр үуч одоо житкондо гэдэг чинь бүрслэгийн зохиосон тулааны орлогын дугуулын явуулах гэдэг Эрдэнэтэд хүн очихгүй. Бихээгээд багш маань анх очиод тэгээд 8 сард тэр багшийн одоо дугууланд анх явж эхлэв. Тэгээд тулаан луугаа яг шилжсэн. Гэхдээ тэр нөгөө тэр үедээ житкондод орж явах үедээ би ч нөгөө нэг хараар нэг басны нууцаар тий янз бүрийн өшгөл зохиол сурцсан. Тухайд бас дуртай муртай найзууд их байсан. Ахнаар тэднийс нь дуурайж муураагаад янз бүрийн киноны бяцлал хийж үгээд тэгж мэгж. Өстой жинхэнэ нөгөө дэлхийн ертөнд нөгөө нэг ястай чөлөөтэй болж нөгөө касет нэг видеогоор үздэг эднэр тэрэ Монголд нэг дуурайгаад ингээл явдаг. Тэр тэгж житкондо болж явж чад 95 6 оноос карате болоод кёкшин каратегаар ороод кёкшин каратегаар би чинь бас улсын одоо жингийн ялгаагүй үе байхад нь 3 удаагийн улсын аварга болоод олон улсаас бас медалууд Азийн анхны мөнгө зөнгийг аваад ингэж явж ирсэн. Тэгээд 2003 онд болохоор зэрэг юу болтгий. Одоо энэ сумын аварга одоо тэр үчи MMA чинь файтинг гэж яриа л тий. Файтингийн авар шалруулах тэмцээн одоо анх удаа хийх гэж байна гээд. Тэгээд олимпийн орон дээр дуудагдаад олон тамирчид цугладаг байхгүй. Тэгээд тэн дээр ингээ яриад гэхдээ тэр үед одоо холимог тулааны бүр огт байхгүй хахад маш гоё ихлүүлсэн байхгүй. Юу гэхээр зэрэг тухайд дурлж исэн одоо өөр салбарын саамжуудаа бокс, чөлөөт тэгэл карате одоо кикбокс тулааны спортууд бүгд ингэ цуглаж байгаа байхгүй. Тэнгүүд тэднийг 3 сараас нь ахуулаад өдөр болго хоолтой спортын ордонд бэлтгэл хийлгсэн байхгүй. Халууны Болдбаатар одоо багшаар одоо бүхий төрлийнх нь бэлтгэлийг дурдуулаад Батмүх гэдэг одоо мөн хэрдний багш тийм Даримагийн Батмүх багшаар одоо тулаан гарын бэлтгэлээд ингээд холимог тулааныг тэр үед хөгжүүлж тэр үед л одоо тэнд ноцолтой жинхэнэ холимог тулааныг олдож эхэлсэн байхгүй. Тэгээд 3 сар бэлтгэл хийлгэж байгаа сүүлд нь улсын аварга зохиож байгаа. Тэнд. Тэгээд тэрнийх нь ихэнх үеэс нь эхлээд аз болоод орчихгүй юу. Хэний Болдоохын дүү Эрдэнэбаатар гэдэг энийг найз битүүрийн Вагнер Азад хамт ажиллаж ирсэн. Тэгсэн чинь ийм тэмцээн болох гэж байна тунгаа. Энд орохгүй мөгөөд. Тэгээд бүр анханаас нь эхлээд анхныхын дээр хурал цуглаан болоо тамирчид зөвлөгөө өгөөд ямар дүрмээр зохиогдохын эхлээд зохиогдохын тулд шууд ингээд зодтолдуулчихгүй ур чадварыг сайжруулахын тулд дэлхийд гарах тамирчин бэлтгэхийн тулд бид нар ингээд системтэйгээр ингээд явнаа гэдэг. Тэр бүгдэнд нь ороод ёстой нэг гэрчин болоод анханаас нь эхлээд явцсан. Тэр нэг одод телевизээр бичлэг нь явуулдаг. Тийм. Анхны улсын аварга маань шүү дээ. Та энэ анхны одоо энэ холимог тулааны Монголд
зохион байгуулсан хөгжүүлж ирсэн улсуудад ямар хүмүүс тухай одоо ерөн зохион байгуулж ирсэн юм бэ? Тэгээ ер нь бол гол ингээд дэмж тэтгээд ивент тэтгэж олоод явж исэн хүн бол мэдээж сумын авраг. Тэгээд гол үйл ажиллагааг энэ зохион байгуулж явж исэн хүн ч одоо энэ Том Батмөх гэдэг юм да. Тэр хүн бас их оролцоо байдаг. Энэ Насан Бат ах шүү дээ эмч. Насаах байна. Тэгээ талигаа эмнэлгийн талыг бол бүрэн хариуцчихсан тийм үү? Тий. Эмнэлгийн талаас үйл ажиллагааны хэмтэн ч оролцож явж байсан. Тэгээд нөгөө Абдул гэдэг нөгөө Ганхуу ах маань талигаач маань. Тий. Ганхуу ах маань бас их ард нэг нөлөөтэй оролцож зохион байгуулалтанд ер нь нөлөө оролцож явсан шүү. Энэ бас мэдээж Монгол долгомтлааны хөгжүүлсэн бас том түүхийн нэг хэсэг. Түүхийн тий. Тэр тэмцээний бичлэгүүдийг харахад бол илүү тийм шоу бизнес шиг нилээд бас тайз засалт сайтай. Тий. Үзэгчдийн тоо олонтой тэмцээний бичлэг гэдэг. Би бас жоохон байсан болохоор нэг бичлэгийн сүлд харсан. Тий. Би одоо яг амж ирцүүлж үзчихээ л одоо тэрийг. Их л олон том тэмцээн болж исэн юм байна. Тийм шүү дээ. Тэр чинь бүхэн өргөний нөгөө шатны хүртэл үүсвэс тий. Явдаг дэж өгсдөг шатаар нь хүртэл үүсвэс. Тэр одоо өнгөрсөн цаг хугацаа бол баг ингээд одоо юу гэдэг 2 хэдэн цаг үргэлжилсэн баг. 12 минут ч л өнгөрсөн санагдтыг. Үнэхээр сонирхолтой. Тийм таньдаг найз нөхдүүдээс зарим нэг гадаа билет авчаад орж чадаагүй тохиолдол бас байгаа шүү дээ. Дотор нь бүр ингээд шатны суудлаар битүүд үрцсэн учраас хүн оруулахгүй хаагаад. Тэгэл уг нь тэр ирчээрээ хөгдсөн бол бас. Гэтэ нүүд спорт нь өөрөө бас яг сайн хөгжиж байсан болохоор бас. Тий нөгөө дээр нь манайхнаас нөгөө тамирчид бас өндөр зэрэгэлд гарч чадаагүй үе болохоор зэрэг дөнгөж эхэлж исэн үе. Тэгээ нөгөө гадагшаа очиод гимтж бүртээд ялагдаад энэ эхлэл үе нь болохоор зэрэг яг эхлэн дотоод маш гоё зохион байгуулагдаж эхэлсэн мөртлөө гаднах хэмжилтний яг сайн гарч чадаагүй болохоор л байсан баг л үү. Тий боловсон хүчин мэрэгжилтэн гэдэргээд бас асуудлууд нэлээд байсан л. Гадагшаа 3-4 удаа зохион байгуулагдсан. Тийм нэг доогоомыг арслангийн төрүүлдэг нэг бичлэг байдаг. Тий. Тэгээ таны төрүүлж байгаа нэг бичлэг байгаа. Өөр нэг од спорт дээрээс бол нэлээд дэмжлэг бас орж ирсэн. Тэр чинь эхлээд Mongolian Fighting гэж яг бүсний төлөө аврагын шалруулад дараа нь UB Grand Prix гэж зохиогоод тэрэнд нь уул нь одгүй үтээр нэг 2 авраг нь орохгүй гэж хэлсэн байхгүй. Тэгээд бараг 7 хоногийн өмнө гинтгээ орохоор болоод тэр битээр орохгүй бол бараг зодтолтхон болчихсон л. Тэгээд шууд ороод тэр үчиг нэг 8 тамирчнаас нэг өдөр шууд хасагдах шатаар зохиодог байсан байхгүй. Тэгээд хоёр дахь тэр Grand Prix гэж болоход нь гав өвтөр төрүүлсэн юм. Тийм гав би оролцоод одхон очин гэлж. Тий. Хасах нэмэх 93 гэсэн хоёр юм байсан тийм ээ. Тий, хасах 93. Гэхдээ 93 нь бас запас нэг хэлтэй. Таа ч нь бол 66 юм шүү дээ. Тэр үед нэг 71 хоёртой л төсөн. Гэхдээ нөгөө би чинь бас санаа гаргаж штеп. Ингээд тий тавьж байгаа. 75-аас дээш 75 байж юм бол нэг байх гээд бас нөгөө ягдуулахгүй юм шиг нөгөө үйлчлэгч нартай тэгж бодогдуулах гээд бас хүч авч юм тийм ээ. Тэгээ яг нөгөө жим дээр очих үед нь хэвээр хажуутгаас сүдэл идэж байгаа. Тэгээд бас сэтгэл зүй байлгүй байх тийм ээ. ариг 75 болоод ингээл ордог. Харин би одоо яг тэр тулаануудыг яг өөрөө үзчихлээ. Үнэхээр сайн сайхан одоо тулаанууд болж исэн. Тэгээд тодхон сайн жин таны бол жиндээ одоо маш хамгийн жижиг юм хөөд тийм ээ. Жим баг тийм байсан. Ур чадрын хувьд бас тасаа их давуу байсан. Тэр тулаантай ямар хүмүүстэй тулдаж яваа. Тэр чи эхлээд ингэсэн нөгөө хаалттай болсон шүү дээ. Нэг сонгон шалралт маягтай болсон тийм ээ. Үгүй ээ. Эхлээд яг дотроо бас сонгон шалралт болсон юм. Спортын орон дотроо гэсэн. Боксын зал энэ төр ер нь тэгэл зарим нь ингээл асагтаал ингээ явж хагаад яг тэмцээнд орох хүмүүс ингээ бүрдээд байсан чинь тэр үед нэг одоо ковид шиг цаарс гэж таниад гарсан байхгүй юу? Тэгсэн бах тий. Тэгээд тэр ханиадтай үеэр бас тэмцээн зохион байгуулж болохгүй болчоод тэгээд тэрийг ихнийхээ хаалтаа зохиосон юм. Тэгээд спортын төв ордны зөвхөн нөгөө шгшээ багийн тамирчид зааланд бүхийн төрлүүд боксын төрлүүд зааланд зохиосон шүү дээ. Тэгж болсон. Тэр үед чинь би чинь нөгөө нэг хин цагдаагийн тусгайгийн Баттүшиг хүн чингээ манай мундаг тамирч шүү дээ. Энэ жил нэг хүн чингээ аврах одоо Кёкшин каратегаар ирэхэд улсын одоо 10 хэд удаа аврах. Тий, Кёкшин каратег юм том. Мундаг ТV аврагаас медальтай. Тий. Баттүшиг ёстой нэг үг цагдаагийн дөнгөж оюутан байхад нь хөнгөнжтэй 80 дийлтэй багт нэг ялчиж байгаа. Тэгээд хин байсан бас нэг Батулга гэдэг. Батаг өстө 3 раунд үтсэн хүн чинь Батулга амар баттай. Таквондогийн дэлхийн аваргын хошоо дэлхийн аваргач байна. Тийм. Батулга гэдэг маар баттай тийм. Тэр өстө сайвч. Тэр битүүр яг ихний тэр хасагдах шатанд таарсан.
Би тэр тулааныг бол одоо үзэхгүй. Тантай ер нь тэгж ойрхон тулцсан нэг санахгүй байгаа даа шүү. Тий 3 дугаар раундын зүйл хүртэл үзсэн шүү дээ. Оо за. Тий. Сайн. Яаж ялах вэ та? Сүүлд нь тэгээд нөгөө хялгаалгаад тэгээд дөрвөлөнгөт нь хажуугаас нь өвдөж тэгээд юг цогсоогоо тэгээд ялсан. Тэгээд яг аваргын төлөө болохоор 6 сарын 4-нд 2003 оны 6 сарын 4-нд зохиогдсон. Хөөргөнд. Эхнийгт нь одоо Доронтын халах голын ганц хүн ачаа. Ганц хүн ачаантайгаа дарж ялаад аваргын төлөө тухайн хаанх юм бэ аймгийн зам чимд дөрж гээд чимд өчрөл. Чимд өчрөх. Тэр үеийн нэг цагдаагийн академийн тулааны багш байлгийн самбарын багш байсан. Тухайн үеийн дэлхийн чимд дөрж шүү дээ. Тэгээд одоо хангаа огш интертэл зүг Оросын гардан тулааны тэмцээнээс дэлхийн тэмцээнээс мөнгө. Тэгээ Оросын гардан тулааны тэмцээнүүд болдог. Залуус. Анхны аварга бол тийм хүмүүсийг ялж. За хоёр дахь удаагийнхаа. Хоёр дахь удаад нь юу гэсэн маа нөгөө самбын бас нэг Батэрдэн сам барилт шүүхэн шийдвэрээс орж ирсэн. Батэрдний тэгээ тоглож ялаад тэгээд хоёр дахьт нөгөө алюуны болдоохын Эрдэнэтартайгаа таарад. Тэгээд аврагын төлөө Урангаан найз гончгсон. Гончгах. Тэр чи Эрдэнэт жуудаагаар хамт хүүхд байхдаа барилжсэн. Тэгээ гончгоо мөн гимтээд тэгээ аврагын төлөө тулгуугаар тэгээ аврагчсан. Та тэгэхээр одоо албан ёсоор Монголын аг авраг болсон 2 удаа л да аврагын бус. Түүнээс хойш бол та дараа бол шүүгч хийсэн тийм. Тэмцээнд бол оролцоогүй тийм ээ? Тий. Дараагийн нэг 2 удаа зохиогдоход шүүгч хийгээд хажуугийн шүүгч. Тий. Ааха. Тэр Монголд байсан одоо цорын ганц тулаанууд. Энэ тулаанд болох юм шүү. 2 тулаан тийм ээ? 2 удаа бус авсан тий 2. 2 турнамент тэмцээн л гэсэн шүү. Тий яг холимог дараа нөгөө EMG нэг холбоо байгуулагдаад 2000 онд байгуулад эхлээд кикбоксing авраг шалгаруулад дараа нь 10 онд нь холимог талааны авраг шалгаруулалт тэмцээн зохиосон. Тэгээд тэрэнд 73 төрүүлээ. Тэр чинь 63, 73, 83, 93-аас дээш гэж зохиогдоход 5 хэмжээнд зохиогдоход би 73-т төрүүлээд. Одоо яг шанс клубээс тухайн үед одоо манай дамлан бүрэг биш тэ гавьяд Самбалын самбын дэлхийн аврах, хошуу дэлхийн аврах дамлан бүрэг 63-т, би 73-т. Мөнхөө эсгэл маань одоо Америкт байгаа. Мөнхөө эсгэл маань 83-т гэж төрүүлж ирсэн байхгүй. Тэгээд манай хин өнөр жаргал, сугар жаргал 2 93-аас дээштэй. Бас яг энд бэлдэж байгаад гэхдээ тэмцээнд орохдоо үүсэн тал гэд компаниас орж ирсэн. Үндэсний хөрөнгө оруулалттай мөнгөн гүр эмнэлэг нь нарийн мэрэгсэн эмч ажиллагсадтай халдвар аюулгүй байдлыг бүрэн хангасан олон улсын жишгт хүрсэн тоног төхөөрөмж бүхий оншилгооны төв гэмтлийн мэс засал, ерөнхий мэс засал, сэргийн засах уламжлалт эмчилгээ, эмэгтэйчүүдийн хавдрын мэс засал, дотор мэдрэл, зүрх судасны чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг. Хавдрын оншилгоо мэс заслын эмчилгээг өндөр түвшинд явуулж энэрл хүндлэл бүхий чанартай үйлчилгээг ард иргэдэд хүргэдэг. Эрүүл Монгол иргэн эх орны баялаг мөнгөн гүр эмнэлэг нэвтрүүлгийн ивент итгэгч Cammy Lounge Night Club. За тэгэхээр ер нь бол 20 жилийн өмнөх үйл явдлыг та ингээд ярьж байгаа шүү дээ. 2003 4 оны үе. Тэгээ өнөөдөр ихээр энэ хугацаанд бол их олон гоё холбоодуудаар тулалдлаа. Монголын анхны аврагаас Монголын анхны одоо том холбооны дэлхийн авраг болж гарч ирсэн. Тэр түүхээсээ та нэг сайхан ихнээс нь хуваалцвал хамгийн анх л одоо 4 онд эхлээл K1 тулалдаал. Тий. Гадагшаа гарч тулалдсан анхныхаа талаануудаас. Тэгэл тэр чинь K1-д ч нөгөө шилдүүд ордог. Мань үчиг тухайн үед орох боломж уусаа байхгүйсэн л та. Тухайн үед тэр ихтгэлүүд Японд байгаа нөгөө амраа манай гаан төмөрөнд манч ороогүй байсан байхгүй. Тэгээ нөгөө хоёр дахь тэр UB Grand Prix гэж хоёр дахь зохиогдоход өвөө гэж Японы тийм том менежер ирсэн байхгүй Монголд. Одоо энэ давд орж тухайн тэмцээнийг үзэхээр харах гэж. Тэгээ тэр чинь тэгж байгаа шүү дээ. Фрайд чинь тэр үед Фрайд гэж холбоо чинь дэлхийн 1 номерын холбоо байсан. Тэгээ Японы холбоо.
Тэгэд Монголын улсын аваргыг зохиохын тулд Фрейдийн шүүгч нарыг Монголд авчираад одоогор бол Монголд улсын аварга зохиоход UFC-ийн шүүгч нарыг авчираад зохиож байгаа ялгаагүй байхгүй. Тэгээ Фрейдийн шүүгч нарыг Монголд авчираад тэгээ Монголын улсын аваргыг зохиож исэн байхгүй. Тэгээд хоёр дахь байхад тэр Увэсан ирээд намайг харж аваад одоо би ч нөгөө хөнгөнжингийн 93 төрүүлж мөрүүлээд ингээ ононгот нь их тоогоод тэгээд Японд тоглуулах анх Кевонд Марат хинтээ Альберт Краус гэдэг тамирчинтай тоглуулах санал тавихгүй. Тэгээд би нэг эхний үедээ Кевон гэдгийг ойлгохгүй, кикбоксing төрөл гэдгийг ойлгохгүй. Холимоор зодтолдож байгаа юм шиг барилдах гад. Тийм барилдана гэж. Тийм ойлголттой. Кевоныг та MMA гэж ойлгоод. Би тэгээ бэлтчихэд. Кевон Макс гэдгийг мэднэ. Макс гэдгийг нэрээс ойлгохгүй шүү. Макс гэхэр зэрэг нөгөө MMA гэдэг үгийг чинь тухайн үед чинь хальтуулт бодоол тэгэл одоогийн шиг интернет мэдээлэл маш бага байлаа доо. Тэр чинь холимог тулаан юм байх гэж бодоод би чинь яагаад тэгэхээр холимог тулааны авраг болчтой. Тэгэхээр надад санал тавихаар холимог тулаанаар л зодтолдох юм гэж бодоод тэгээд тэр Кевон Максыг ингээд хальтуулт гэхээр дундуур нь MMA тэмцээн болоод байдаг байхгүй нөгөө Кид Ямамото энэ төр тоглож исэн. Тэрийг харахаар зэрэг MMA тэмцээн юм шиг ингээд ойлголтгүй байжгаад очив. Тэгээ очиод Альберт Краустай тарж байгаа хгүй. Тэр чинь Кевон Макс, Волд Максын анхны авраг амир амт байгаа шүү дээ. Одоо тухайн үеийн кикбоксing 4-5 холбооны бүгднгийнх нь авраг болцсон нөхөр. 3 оны аврагыг 4 онд битээр таарж байгаа хгүй. Тэгээ тэн дээр нөгөө Чингисийн завчлалын тэр хийдэг байхгүй. Анхныхын юм тэр. Тий. Түүнийж. Чингисийн завчлал гэснээс одоо тэр нэрний өшгөлтийн тухай. Бид нар бол одоо нэг давгдорж аваргал тэр нэрийг өгсөн гэлээ амар агаар дээр ингээл хоёр эргэлдэж өшгөлөл хүний толгойг тас гэж. Та яг одоо өөрийнхөө амнаас тэр ч одоо домог босын ер нь яригддаг шүү. Да тэр телевизийнхэн тэгж ярьсан гэсэн гээ те. Японууд яасан гэсэн гэл одоо. Японууд воо гэж уулгаал та өөрөөр ярьсан гэл. Бид нар бол яг тодорхой нөгөө бичлэг бас тэр үеийн тулааны бичлэгүүд их ховор үйдэг болохоор мэдээлэл бага байдаг л та. Тэр чинь яг нөгөө анх тэрийг хийж эхлэхдээ би ч нөгөө акробат үсрэлтээр бас хичээлж ийсэн. Тэр манай Отгон баяр гээд циркийн багшаар би чинь 95 оноос эхлээд тэр багшаараа сонголт акробат заалгаад ингэ явж байгаа байхгүй. Тэгээд акробатын одоо арандаа сайлмалт ингээ аюу олон юм хийдэг ус. Тэрийг ашиглаад янз бүрийн тулааныхаа одоо техникт янз бүрийн өшгөлт оруулах гал бодоод оролдоод идэв ус байхгүй. Тэгж байгаа тэр Чингисийн чавчлал гэж нэрлэгдгийг урагшаа нэг ёсны перидний сайлт гэж үүдээ. Урагшаа сайлт маягтай үсрээд тэгингээ дунд нь хөлөө ингэж солбиж өшгөлж. Газараас тэрсэн хөлөөр өшгөлнө гэсэн үг шүү дээ. Тий. Эхлээд эхний хөл гараад араас нь гарч байгаа хөлөөр дунд нь ингэж чавчж ингэж өгч байгаа. Тим хөдөлгөөн хийгээд каратад Баатар гээд найзтайгаа би нэг каратегийн төв клубын багш байхгүй багш байсан. Тэгсэн чинь Баатар гээд одоо нэг өмгөөлөгчийн найз үүд. Баатартайгаа ингэж төв дөж өдр бэлтгэл хийдэг. Нөгөөдөгтөө том шиг ингэж байруулад амар өндөр өсөж ийдэг усахгүй тэрийг тэгж хийгээл байжсэн чинь нэлээд хүчтэй ороод янз юм болж байна. Тэгээжсэн чинь чин зэрэг өгч ороод иртий. Кёклогратик холбооны Монгол дахь салбарын дарга чин зэрэг өгч ороод ирэхээр тэнгуут клуб хаагдсан ч бүр ороод тэгсэн чинь ийм нэг техник юу хийж байгаа юм хэрэг багш нэг ийм юм ороод одоо гарлаа гэлсэн. Тэгсэн чинь нөгөө техник үзүүлээ. Тэгсэн нөгөө Баатар маань нөгөө дээр ингэж барихгүй жоох урдаа барьчихгүй. Би нөгөө багшд харуулах гэж өнгөрж өсрээд айгүй өндөр өсрээд тэр нэг ингээ бэрж ирсэн юм дээр даваад араас нь өшгөлөөд уушаа унчлаа. Бүр ороод. Тэг ороод уушаа унчлаа. Тэгсэн чинь нөгөө чин дээр өшөлт. Харж яснаа. За ч наатаа Монголд хийхгүй шүү. Тэгээд тэрээс Монголд энэ хийгээгүй амхантаа их зайнаас тийм үзүүлэх тоглолт маягаар хийдэг. Тэгээ Оросд нэг хийсэн. Тэгээ яг нэг юугээр хийгээд Оросын кёкшин каратегийн тэмцээнд энэ шилбэний 90 булчингаар хийсэн. Яг марат энэ юунд ч гэсэн Альберт Краус ч гэсэн яг ингэж таарсалт байсан. Баазар ойртчод байсан тийм. Үгүй их өндөр өсрэлттэй өндөр байсан. Өндөрчөөд дээш өсөрчээр нөгөө өрсөлдөгч ингээд тонгоочхоо зэрэг нөгөө юу хийж байгааг мэдэхгүй урдаас өсрөөд ороод ирэхээр ингэж тийм билээ тонгооч. Тэгэхээр зэрэг яг өсгий биш. Яг байран дээр байж үл өсгий очих гэдэг. Тэнгүүд 90 булчингаар очдөг байхгүй. Тэгээ 90 булчингаар өшгөлөө тэгээд гацсан шүү дээ. Тий, жоохон зөөлөө очиод. Тэгээ сүүлд бол уул нь ойлголтын байгаа л. Манай одоо энэ хөргөл оролдол. Та энэ нэрний тухай яг нэрийг хийв. Тэр Краус хийцэн чинь зэрэг тухайн үед одоо телевизээс гайхаал тухайн үед Японч буу юм болж байгаа юм чи. Тэгэхээр нөгөө зодооны тийм
өндөр өрсөлдөөнд тамирчид гарч ирээгүй Монголоос очиж тийм өндөр зэрэглэлийн бүр К1-ы аврах од хүний тгийг тоолож болвол ингээд явчихаар зэрэг гайхаад нэлээд сенсац болсон юм л. Тэгээд хинээс одоо сумын авраг сонсгоно. Тэр үед нөгөө Японы сэтгүүлч үзчихсэн асуушраа аврагаас за энэ техникийг одоо ийм момдог техник хийжлээ Монгол тамирчин Монголд одоо ийм зодон ийм өвчтөй өгдсөн юм. Энэ ямар техник вэ гэсэн чинь Чингис тавьчихсан. Аврагын бас юу юм бэ тийм ээ. Би одоо тэрийг бас яг Японд хөвчлөх юм би. Японы нөгөө тайлбарлажсэн телевизийн нөгөө нэг тайлбарлажсэн тэр уулгаалдаж яаж ийснийг яг их сүртэй юм болдог ш тэр чинь нөгөө тайлбар дээр тий. Оо юу яаж ваа гэл нөгөө нэг тий. Ямар зохилт ямар өшгөлтөө гэл дэрс. Тэгэд энэ ер нь өөр одоо олон дулааны төрөл төр таны энэ Шингисийн завчлалтыг одоо хийж байгаа тамирчдыг дээр нь харуу тийм тохиолдол. Тэр Альберт Крамс Солонгост болсон K1 World Max-ийн тийм сурал тэмцээнд хийдэг шүү дээ. Өөрөө. Тэг өөрөө суралцсан тийм. Өөрөө хийлгэж аваад тий. Зүрээс хийж. Гэтэ ер нь бол бас тэр их одоо олон хүмүүс бас хийж бас одоо тохиолддгүү тэр одоо техник гэж ойлгож болохоор байна тийм ээ. MMA-д би чинь нэг ч удаа хийгээгүй. Яг тэгэхээр нэгд ингээд онохгүй байвал хэвтэй барил шилжчих учраас анханасаа хийгээд яах юм гэж бодоод тэгэл ер нь болчихсон. Уул нь бол хийх боломж байсан. Ялангуяа цагийн төгсгөл рүү хэвтэй шилждэг ч гэсэн тэр амархан дуусчаар тэр үед өндөр өсрөхгүйгээр тий гизрүүн цохих гэж байгаа ч юм уу эсвэл хөлд орох гэж байгаа байдлаар хийх бүрэн боломж байсан юм л. Одоо UFC-д бол нэг үеийн төгсгөл, тулааны төгсгөл дээр бол эргэж өшгөлөд харагддаг шүү дээ. Яг нэршлэл нь юу гэж байгаа юм бэ? Эргэж өшгөл нөхөө. Өнхрөлттэй өшгөлт. Өнхрөлттэй өшгөлтгээр яг хаа каратед бол медоро өшгөлтгээд нэрлэлтийн. Гэхдээ нөгөө нэг өөр ихнийхээ хөлөөр одоо юу гэдэг яг нөгөө жудаг уналт байгаа шүү дээ. Уналтыг өсвөлттэй унахтаа ихний хөлөөр өшгөлчдөг байхгүй. Минийх болохоор дунд нь ингээд чавчиж байгаа. Түлхэж байгаа хөлөөр урагшаа ингээд хайслаад өсөрдөг шүү дээ хүүхдүүд нэг урд нэг хөл гаргаж ирээд дунд нь нөгөө хөл өшгөлдөг шүү дээ. Тэрийг л урагшаа хэрэгжиж байгаа. Тэг чи хайслаа. Өнхөргийн хувьд бол яг өнхөрч байгаа шүү дээ гар дээр. Тэгэхээр бас нэршлийн хувьд бол нэлээд тэр Чингисийн завчлал гэж нэрлснээрээ л явбал Чингисийн завчлалт нэрэл үлдэх нь лөө оновчтой юм байна тийм ээ. За 4 онд ингээд одоо K1-д тулалдаад үзчихлээ. Гэхдээ одоо өөр төрлөөр тулалдаж үзлээ. Тэгээ 11 онд л одоо таны намтрыг ингээд түүхийн интернетээс одоо байгаа мэдээллүүдээ харахаар 11 онд Legend FC-ийн авраг болчих холбооны авраг. Тэгээ 4 оноос 11 оны хооронд тэр мэдээлэл бол их одоо баг. Тэр донд ч бас 8 онд юу байгаа тийм ээ дунгах. Бол дэрд нь одоо жижигцгийн бид нэр ягаад тий 9 он тий 8 оны намар баха. 9 он тий 9 оны 6 сарын 7 сарын 18. Тий бид нар чинь Бээжинд анхны гадны том тэмцээнд бас яг тулаанд явж исэн тийм ээ. Холимог талааны дагнасан тулаан. 2007 онд Монголд одоо манай амар баясгалан Империал гэж тэмцээн зохиогоод тэгээд тэр тэмцээнд японочдыг явчирч тулаан хийхгүй юу. Тэрний оргил тулаанд нь холимог тулаанаар болсон юм. Тэгээд Японы Мики Ватаро гэж тамирчинтай тулдаад холимогоор нэгсний Мики Ватарог би 2007 онд ялаад. Гэхдээ тухайн үед бол холимог тулаан руу ерөөсө шилжээгүй нөгөө K1 кикбоксороо л явж байгаа шүү дээ. Тэгээд тэр 2007 оноос хамгийн гол нь ариа өгчдөр бэлтгэл хийгээд эхэлчихгүй юу. Япон багш дээр. Тэгээд эхлэнгүүтээ би ч нөгөө бүр анханасаа зодонд үсэг заалгадаг шиг анханаас нь заалгая гэж багшаас гуйгаад анханаас нь заалгаж эхлэхгүй юу. Арай өгшөөс. Тэгээд заалгаж эхэлж байхдаа нэг цаашаа дахиад нэг эргэн ирэл тийм мэдрэмж төрөөд тэр үед ч одоо 32 маяг хүрсэн 31 2-т үе штэ. Тэгэнгүүтээ хүн болгон тухайн үед чинь 30 гарчаар чинь бол гэл ерөөсө ах トゥ ус таарсан хүн болгодог ч юм чи. Тэгсэн чинь ариа өгчдөр бүгдийг анханаас нь заалгаад гэсэн чинь бас нэг ихтгэл төрүүлэх хэрэггүй. Яг тэр үедээ давхцаа дөнгөж эхлээд нэг сар болж байгаа үед Монгол тэмцээн болоод тэгээд эхлээд би орохгүй гэсэн чинь тухайн үед чинь одоо бас нэг мөнгөний хэрэгцээ сая төгрөг өгөх байхгүй. Бэлтгэл тийм нэг юугүй дөнгөж анхан шатнаас нь заалгаж идэв. Тухайн тэмцээнд бэлдээг байгаа. Бэлдээгүү. Тэгээ айгүй тулцсан гэхгүй. Тэгэхээр нь орч эхлэхэд ороод тэгэл ялчихгүй. Арай багшд орсон бас анхны тэмцээн байна тий. Ариа өчтөгтэй нөгөө миний хард гараагүй. Яг тэгэхээр зэрэг бүр удаан хугацаанд бэлдээг байсан учраас манай Батгэрэл энэ төр гарч ирсэн. Манай Бат хоёр багш боксын манай Батун хат төр. За тэгээд 8 онд манай Ариа Жуничи багшийн маань багш Ишизука гэх багш байдаг байхгүй. Японд тэр хүн дэмжиж
арай өгш хилээд Японд тийм бэлтгэл хийх боломж гарахгүй сарын хугацаанд. MMA-ээр. Биш ээ. Эхлээд кикбоксер. Тэгээд би тэр үчиг MMA-ээр шилжиг байгаа юм. Кикбокс арай өгшөр кикбокс заалгаж байгаа. Заалгаад байгаа нь арай өгш кикбокс заалгаад байгаа юм тий. Зөв. Тэгжээд 2008 онд Японд очиод 4-5 клубээр тоглоод тэгсэн чинь нөгөө би ч нөгөө Кеван тоглож ирсэн бас Японд танил болсон маш тулаанчныхын ертөнцид. Тэгсэн нөгөөдөлтэй чинь тоглосон чинь би ч нөгөө каратэчлсан тоглолттой том 1-2 цогцолттой өшөлдөг жоохон замбрааг тоглолттой байсан. Тэгсэн чинь нөгөө миний гарын цогцолтыг маш өөр болчихгээд бүр бүгд гайхдаг байхгүй. Тэгэл айгу урам сайжирсан байна. Тэгэл буцаал ер нь бол кикбокс талтаал ингээл явж ирсэн байхгүй. За тэгсэн чинь тэр чинь 8 онд нэг ч тулаан байхгүй ингээд зөвхөн суралцаал багштайгаа хоёулахнаа ингэж бэлтгэл хийж ороо ингэж өсөөр хагаад 8 он бүтэн даваад тэгээ 9 оны хавар одоо эмжилник гэдэг холбоог одоо найзуудтайгаа үүсгэн байгуулж одоо тий үүсгэн байгуулад тэгээ анхныхын тэмцээнд нь бас орохгүй үүсгэн зохион байгуулагчаар оролцох гэжсэн чинь тэр чинь бас одоо шилдэг тамирчин наран дуулга орохгүй бол бас юуны шилдэг тулаачдын тэмцээн болдгийн гэдэг бас яриа гараад тэгээ ордог байхгүй. Гэхдээ тухайн үедээ болохоор зэрэг хин болдогтод та нараар дамжаад юу тоглохоор болсон. Тий 7 сарын 18-нд нь Бээжинд тоглохоор болсон. Холимог тулаанаар. Тухайн үед чинь одоо тэгэл нөгөө кикбоксинг маань тэмцээн олдохгүй, ямар тэмцээн олдохгүй ч холимог тулааны тэмцээний юу өрөдөг ч байхгүй. Урилга. Тэгэхээр зэрэг тухайн үед уул кикбоксоор тоглох гэдэг юм шүү дээ. Тэгснэ яа тий. Тэ. Тэгээ нөгөө кикбоксинг ранганд бас нэг орохгүй юм чинь гэсэн утгатайгаар орё гэл. Тэгээд орох гээд бэлтгэл хийжсэн чинь эмжил нэг тэмцээн болчдөг. Тэрэнд орохгүй зөвхөн 7 сарын тэмцээнд орно гэжсэн чинь стресс яриагараа тэгээд шилдэг тамирчин гэдэг нэрт орохоос өөр аргагүй болдог байхгүй. Тэгээд тэр чинь 6 сарын 27-нд эмжилнийг анхны кикбоксинг тэм 70 кг-ны авар шалгаруулад 8 тамирчин донд тэр 6 сарын 27-нд төрүүлээд тэгээд 20 хоногийн дараа 7 сарын 18-нд нь Бээжинд толцсон байхгүй. Яг сар хүрэхгүй хугацаанд. Тэгээ мөнхөө эсгэлэн. Тэгээ мөнхөө эсгэлэн бүтээр мөнхөө эсгэлэн юу 93 кг. Хятадын бас сайн тамирчныг 20 секунд ялчих үг. Тэгээ болд эрдэнэтээр гарч ирсэн бахаар даралт гарч ирсэн тийм. Бас тухайн үед л одоо тэгээд дөнгөж Жодогийн тамирчны дуусчихсан. Бас нэг тийм MMA руу ингээл одоо бас болд эрдэнэтээр ч бас юу хийж шít. Менежер л одоо хийж байгаа гэсэн үг чи одоо. 9 оны үед бол бас их л ховрол юм байсан л та. Тийм шүү. Тэр чинь нөгөө Атофа гэдэг нөгөө тий. Хятадын бас том холбоо байсан шүү. MMA-г одоо би ч одоо бас их одоо 2000-ад оны үед л Японд нөгөө ягаал MMA бас ер нь зүрх сэтгэл бол их юу байсан л та. Тэгэл Монголын анхны MMA-гийн одоо дэлхийн холбоо тэр чинь танаа чи олон орон багтсан. Тийм манайх жоох нэг олон улсын холимогтлооны холбоо гэж байгаад тэр чи одоо албан ёсны гишүүнчил 100 үед дөө. Тий 100 одоо 30 орн болчиход байгаа шүү дээ. Тэгээ яг л одоо нэг чөлөөтөхийн холбоо, жудохийн холбоо гэдэгтэй л адилхан. За ингээд 11 онд одоо Legend FC төрүүлж байгаа шүү дээ. Би одоо яг таны анхны тэр бүстэй тийм тэр чинь ингэж тэр чинь тэрний дараа ингэж 10 онд тэгээ 9 онд юунд MMA-гээр Бээжинд ялчаад ирлээ. Сайн тамирчныг ялчлаа. Тэгээд ирэнгүүт арай өгч тэгдэв. Арай өгш ингээд нэг бэлтгэл дээр уулзнаа. Чи цаашдаа ингээд одоо тий кикбоксер явмаар байна уу эсвэл MMA-гээр явмаар бэлтгэл хиймээр байна уу? Чиний өөрийн дотоод хүсэл юу вэ гэхгүй. Тэгэнгүүт би чинь ерөөсө 2007 онд MMA-гээр ялцсан хамгийн сүүлийнх нь. Тэрний хооронд тулаан байхгүй байжгаад 9 онд дахиад MMA-гээр ялцчих жоохгүй. Тэгээ Монголд анхлуулан гадагшаа тэр тэмцээнд явахдаа MMA-гийн авраг болчоод гадагшаа очиод кикбоксер толдоо явцсан чинь дотор нөгөө нэг MMA-гийн тэмцээн бодогдоод явдаг ус байхгүй. Тэрийгэ багт хэлэхгүй. Гэхдээ би дэлхийд гадаад ингээ үзэхээр зэрэг MMA-гийн тэр өчөг болтмолтоор гуусаа хоцорно гэдгийг мэдээдсэн. Тэгсэн чинь багш маань аз болж би өөрөө мэдэг үеж идэл багш маань өөрөө MMA-гийн тамирчин байсан хүн гэдгийг. Японы тий shoot fighting гэж холбоо гэдэг Японы. Shoot box биш shoot fighting. Тустай юм тий. Барилдаантай. Тий барилдаантай. Shoot fighting-ийн бас өндөр зэрэгэлд үзчихсэн тамирчин байсан баг. Тэгээ Монголд ингээд MMA-г уул зааж эхэлсэн байлээ. Монгол газрын хамгаалтын албаны залуучууд тэр нэг сар заасан юм байлээ. Тэгээ нөгөөдөл нь ирэхэ байгаад ингээд багш болчих юм байна л да. Тэгээд айкидо, карате, кикбокс гэдэг ингээд олон төрлийн юм заадаг байсан. Тэгээ намайг хүсэл маань бол ингээд холимог тулаан сонирхож байна гэсэн чинь багш маш дуртай бид үйл чамд ингээд те графлинг хэвтээ барилдааны төрлийн юуг одоо ингээд яг холимог тулааны юмнуудыг би заяа
Гэ тэнгүүд за тэгээд дахиад анхаасаа сурах гээл. Тэгэл багштай ингээл 2009 оны одоо 7 сарын тэр тэмцээний дараанаас эхлээл юм шийдчихгүй. Ерөөсөө өчиг болт өстөө нэг хэвтэй барилдааны тэр хөдөлгөөн анхан шатнаас нь явсан шүү дээ бүгдийн. Яг барьцгүй ихтэй барилдан тийм ээ. Барьцгүй ихтэй барилдан гэсэн үг тийм. Өмнө нь бол жуудогийн тийм өчиг болт мэдчихэж шүү дээ. Гэхдээ бол яг барьцгүй яах вэ? Их юм биеийн шилжилтүүдийг яаж бие энэ дивжин дээр ч авч явах уу? Хэвтээд яаж гар хөлөө одоо тулахгүйгээр яаж шилжихүүгээс ахуулаад тэр бүгдийг ингээд заагаад эхэлдэг. Япон ч яг бүр ингээд системтэй заагаад эхэлсэн. Тэгээд ажим ингээд тань мэдээж тий нөгөө бөхөөс авсан маш том барилдааны суурь байсан. Тэгэхээр тэрэн дээрээс тэгээд дараа явагч гэж одоо өндөр зэрэглэлийн тим ундаг багштай авчирдаг бас гайхалтай сайхан учрал байж тийм ээ. Тэгээ багштай авчирдаг. Маш сайхан азтай тохиолдол гой багш нартайгаа дараал тий. Анх одоо дэлгэр хоёр багш маань анхны одоо Арднаа Озор багш маань байна. Дараа нь Тэрвш багш руу шилжлээ. Дараа нь дэлгэр хоёр багш маань Эрдэнэтэд очиод бүхийг жинхэнэ бүхэд дурлуулад дараа нь Житгондогийн одоо Бихэ гээд багш маань Эрдэнэтэд тэр салбарын үүсгэн байгуулад Житгондоо зааж эхлээд тэгээ багшаараа ингээд тулаан руу ороод би чи 94 онд анх Эрдэнэтэд одоо насан туршидын Житгондогийн тэмцээн гэж болоод яг холимог тулаан шиг өчөж боолт байхгүй мөртлөө юутэй авч идэж болдог мэхтэй. Тэгээд хэвтэр унгааж болдог. Тэгээ нэг боксын билинчик гээд хурууны гарсан билэгдэж штэ. Тэргүүр зотлогдсон. Тим тэмцээн зохиогод би чинь 9 10 дугаар ингээ хүүхдийн төрүүлсэн штэ. Анх тэгж зодонлоо их тэгж хэлсэн байхгүй. Тэгээд тэр Бихэ багш маань Кёкшин каратегийн одоо энэ Чинзүр багш маань байна. Акробат өсрэл зааж ясан циркийн Отгонбаяр багш маань байна. Гэт маш сайхан олон багш нараа дамжаад тэгээ алууны болдоо ах интерес чинь дэлхийн үнээр чинь тий зөндөө юм залгаж байгаа юм чинь. Тэгээд хин ариун багштай сүлд тараал. Тэгэл ариун багш бол яг тэр нөгөө өмнө ингээд би чинь одоо тий житкондо карате, кикбокс гэл маш олон юм жуудо тий ийм олон юмнуудаар явж яснаа сүлд нь нийлүүлээд тий тэгээд яг холимог болчихж байгаа байхгүй. Та эндээс бас одоо сонирхолтой бол тэр та гимнастикийн багшийн тухай ярьлаа тийм ээ. Гимнастикээс бас та хэр удаа хичээллөө гимнастикаар одоо тэндээс одоо ямар одоо холимогтлон тэгэл сайн чанаруудыг олж авсан гэж боддог юм да. Тэр маа тэр Отгонбаяр гэдэг одоо циркийн багш. Тэр чинь завхны тосон цэнгийн цирк нэгэс нь татан богдаал тентхийн ажилтан циркчд урлагийнхан тараал тэгж тарахтаа гэр бүлэрээ Эрдэнэтэд ирээд тэр үед нь би галс нөгч юу ийс галын олон төрөлтийн спорт гэж байдаг байхгүй. Тий. Тэрэнд бас тэр чинь бас их гоё спорт. Маш хурд үчиж чардсан шүү дээ. Тэрэнд би чинь бас нөгөө нэг бэлтгэгдээд тэгээ Эрдэнэтэд бүсгийн авраг шалгаруулах тэмцээн болох гээд 96 онд 95 онд байна. 95 онд тэгээд бэлтгэгдээд өглөө бүр 6 өнгөрөөд бэлтгэл гарцсан Эрдэнэтийн стадион дээр бэлтгэл хийж явахгүй. Галын машин ташин тоочсон бэлтгэл хийгээл ингээ үжсэн чинь тэнд нэг ах гэл гар дээр яваал ерөөс. Тасалтгүй ингээд биелээ өмссөн. Гар дээр ингээд хөлдөр явж байгаа шиг ингэж яваал. Тэгээл уршаа ширгэлт мөрөлдөл. Ямар зүгээр зогсож бүжиглж байгаа юм шиг ингээд байхгүй. Гадаа. Тэг гадаа стадион дээр чинь одоо нэг 5 6 сард дулаахан байгаа шүү дээ өглөө. Тэгэл би ч нэг багш нар галын ах нар дарга нар байж байгаа. Тэд нүд болондоо хатишэл ажиллаад авч хамгаа гарал тийш тэгээд тэгсээрээ гал зүйлд нөгөө юмнуудаа хураагаал бид нар чинь юмаа хураах гал ингэж яхад гял сураагаал нөгөө юм гүйчлээ. Тэг гүйчэл хата ямар юм асуугаал. Тэгэл тэнэр юм заалгаж болох уу гэл ингээл асуугаал явчихдаг байхгүй. Тэгсэн чинь харин циркийн хүн мэдээ. Тэгээ би ингээд дугуулan хичээлж акробат өсрэлтийн дугуулan Эрдэнэтийн хүүхлийн театр дээр хичээлүүлж байгаа штэ. Чи дуртай бол яваад ч. Тэгэл тэр багш тэр акробат өсрэлтээр анх орол. Тэгэл ёстой тэр хүнтэй жил хагас бол би чи өглөө 6 цаг 30 минутанд яг сонголт эхлээл битвэр. Би чинь тэгэл гэрээсээ өглөө гокийн 6:10 6:05 автобусан суугаал гордод буугаал багш руугаа гялс очиод 6:30 гээд уралдаад очиод багш айл хэзээний өглөөний зарядыг амьдралын турш тийм заряд хийдэг тийм юутай зуршилтай болсон. Тэгээ зарядгээ хийцэн. Тэгээд хувцас хатаад ингэж байж. Тэгээ намайг оронгууч нэг 5 төгрөг гүйлгээл тэгэл дан сонголт би хийдэг ус. Тэгээд би чинь 7:30 дуусаад 8-аас ажил эхлэх гээл галс нөгч ажил руу ялцдаг. Google яв. Google. Тийм. Хэдэн километр явах вэ? За 4-5 байгаа хаа. Тэгээд бэлтгэлээ хийчихэл. Тэгэл хүүхлийн театрч тэр сүүл дагнс дээр очсон ч тэр ерөөсөө тэгэл
багштай бол тэгж наалцсан. Уян хатныг бол тэр багштайр авсан. Дурсан ч үнэхээр гайхалтай та бас. Олон юм хэлсэн байгаа. Маш олон гайхалтай хүмүүстэй одоо учир таарж олон. Тэгээд тэр багшаар ариун багшаар тэгж заалгаад Японд багшаар дамжиж Шизуко гэж бундаг багшийн үгээр дамжиж Японд 5 клубээр дамжиж тоглоод их юм ойлгож итгэл бүр төрчихөж байгаа байхгүй. Тэгээс үлд нь 9 онд Болд Эрдэнэ дүүнэрээр дамжаад Бээжинд тоглоод нэлээд бас гайгүй тамирчинтай тоглолтаад тэгээ ялангуутаа улам итгэл төрсөн байж хат багш бүр яг жинхэнэ холбоо тулааны заагаад байгаа хэр чин бүр өстой хаз болчих واخ. Тэгэл 10 онд энэ жилийн анхны холбоо тулааны тэмцээнд одоо манай Мондог тамирчтай бүрэн зөөрийг Отгонбаатар хоёртойгоо таараал ялаад тэгэл ер нь өөртөө гадаад гарч өрсөлдөх эрхийг өөртөө тэгж өгч байгаа. Яг тэгэхээр тэнд би орох шаардлагагүй байсан. Гэхдээ яг Монголыг төлөөлөөд гадаад үзэхээр зэрэг холбоо тулаан мэдэх хүмүүс Монголдоо үзэг үүжиж ялаг үүж гэдэг яриа гарах юм болов уу гэж бодоод өөртөө нэгсний Монголыг төлөөлөх гэж байгаа бол Монголдоо ял гэдэг юу тавиад тэгээ 10 онд тэгж авраг бол тэгэл гадагшаа зүтгэдэгсэн. Тэгээ анхны тулаанд бас асаа ширүү авраг маань дим болоод өндөр зэрэглэлийн тулаан хэлчихгүй юу. Гоно Акихиро гэдэг Японы домог болсон тамирч байдаг шүү дээ. Нөгөө юуны Фрайд даврагын төлөө Дан Хендерсон энтертэй тоглож байсан тий. 84-т хэнийг Гигард Мусаши гэдэг нөгөө UFC-д болж байсан ярьж байна шүү дээ. Хэний Беллатрийн авраг байсан тэр интриг ялж байсан. Тий. Гоно Акихиро чинь мундаг тамирч байсан. Тэгээд тэгэнгүүт Гоно Акихирото тулдах өндөр түвшний тулааныг хийх боломж олгочдөг байхгүй юу. Асаа ширүү маань авраг маань бол юу яасан шүү дээ бас холбоо тулаанаар клуб юу байгуулад баг байгуулад. Ам пиэний шидгээ болгоод онгой хөнгөлт тийм баг байгуулад. Би анхны тэгж юу байхад ардаа сумогийн маавш өмссөн эмхтэн зурагтай тийм бодуулахтай. Эхний 2 тулаан 10 онд 2 тулаан ихэд тэг Гоно Акихиро Йокото хоёрыг ялсан. Тэгтээ тэр үед нь Сингоку гэж Японд холбоо байсан байхгүй. Сингоку Riding Championship гэж бас дэлхийн бас өндөр зэрэглэлийн холбоо байсан. Одоо энэ хиний Жозе Алдото WBC-д орохоос өмнө бас Жозе Алдото юу нэг багийн Марлон Сандро болоо тэр тамирчин тэр 66-д авраг байсан. Тэгээ би тухайн үед 70 тоглож байсан л та. Тэгээд хивэнд тэр Сингокуд тэгж өндөр зэрэглэлийн тулаан хийгээд Гоно Акихирог ялчингууд би чинь рангаараа дөнгөж ихний 500 авцааны 300 идэж байна. Тэр авцаа байжсэн чинь Гоног ялсан гэдэг шууд 27-д орж ирсэн. Дэлхийн рангийн 27-д орж ирсэн байхгүй. Тэгэнгүүт райд юу Сингапур райдын чемпионшип дампуурчлаа. Тухайн үед бас нөгөө бүтэн өдрөжингөө тэмцээн зохиодог. Нэг тамирчныг юу очтیں۔ Тэр чинь нөгөө гол нэг Японы сэтгүүлчд нар ч мундаг. Нэг Белорус тамирчин тэмцээнд очингуудаа ханиад үрцэн шалтгаанаар тэмцээндээ ороогүй юм бэл. Яг миний тэр зүйл Сингапурт тоглоод нэг Гоно юмшээ Йокотог ялдаг тэр 10 оны 12 сарын 30-ны тэмцээн дээр тэрний Белорус тамирчин ханиад үрцэн гээд орохоо билчихгүй. Тэгсэн чинь оронд нь 2 хоногийн дотор тамирчин орох тамирчныг олоод тэгээ нөгөө тамирчин арик гэж ингээ асаж ороод тэгээ нөгөө хэвлийн байгуулалд орохдоо тусалтай орсон байхгүй. Тусал залгуулаар ингээ орчихгүй. Тэгсэн тэрийг нь сэвэ хийчихгүй нэгсэн хэвлэхээр. Тэгэнгүүт нөгөө Сингапургийн нөгөө зохион байгуулагч нар чинь шууд болцсон байхгүй нөгөө уучлалт гуйгаал бид нараас алдаа гарлаа гэдэг ингээд. Тэгээд тэр холбоо уул нь би дараа нөгөө Максимо Баланко гэдэг багшиг сүүл UFC тоглож байсан. Тэрнтэй аврагын төлөө тоглох тийм боломж нэгдсэн шээ. Тэгээд би нөгөө Сингапургийн бүсний айгуу гоё байхгүй. Тэр нь өстө таалагдаад бас дотор ихтгэл төрсөн. Тэгээд Сингапур дампуурсан чинь намайг надад нэг лежендээс санал тавьдаг хэлэхгүй байхгүй. Нөгөө Азийн Макаод гэдэг холбоо. Тэгээд тэнд чинь нөгөө Азийн тамирчид би чинь нөгөө нэг Киомон тоглож байсан сахуулаад сүлд Гоног ялаад бүр ингээд нэр үнд өссөн. Тэгээд надад санал тавиад тэгээд манай нөгөө амар гээд дүүдэв штий бас тулаанчдыг бас тэмцээн уралдаанд оруулж гаргаж ирсэн. Тэгсэн чинь амар хилээд таныг ингээд байна гэд. Тэгээ холбогдоод тоглоё гэсэн чинь шууд аврагын төлөө тоглоулъя гэдэг байхгүй. Тэгээ шууд лежендийн аврагын одоо Адриан Фантай аврагын төлөө шууд тоглох. Дээр нь хин Батгэрл маань гадаадах MMA анхныхаа тулааныг хийх ийм хоёр том боломжинд очиж тулдал Батгэрл нийлцийн тоглолт Хонконг тамирчныг дутуу гаргаал. Тэгээ би аврагын төлөө тоглоод анх тэгэл авраг болоо. Тэгжсэн түүхтэй. Тэгэхэд л нэг зорсон төрсөн юм шиг. Сайхан өдрөөр төрж. Тэр ч өстэй янз юм байна. Анхудаа Монголын олимпиад тулаанаар авраг өмсний төлөө тулдах гэж байна гэл. Гэхдээ тухайн үед бол сэтгэл зүйтэй амар тийм
өөртөө жоохон дарамт үсгэсэн байсан. Их өргөн бүс байдаг шүү дээ, тий? Том. Тий. Леженд бүсч. Таныг анхны тэр нөгөө бүстэй зургаар нь л одоо хуваах хэвээр гайхалтай юм бол гэж одоо Тэр дарамт үсгэсэн гэдэг тухайтай. Яг нөгөө өөртөө заавал ялах ёстой гэл тэгэл нөгөө ялагчул гэдэг тийм бодол нь бүр амар айц автгаа шууд болох хэмжээний болтол сэтгэл зүйд дарамттай суух тухай үед. Тэгж л та өөрийгөө бэлдэж тийм ээ. Амар тэгж өөрийгөө шахаж бэлдэхгүй. Тий өөрөг нэг хит их бэлдсэн тий. Нэг бас нэг юм байх хэрэгтэй байдаг шүү. Тий тэгэнгүүт ч өмнө нөгөө нэг одоо янз бүрийн олон ч дэлхийн аваргуудыг ялж исэн. Тэнгүүт одоо надад эрхэн байна гэдгээр бүр ингэж нэг тэгж өөрийгөө урам оруулангаа тур өстой энэ дээр ялагдвал тэгэл стараг доосаа юм шиг л тэгж өөрийгөө хусалсан байсан. Тэгээд тухайн тэмцээнд ороход айгүй сэтгэл зүйн хүнд байсан. Дараагийн тэмцээнүүд одоо вангийн авраг маргын төлөд болоход надад тийм дарамт байхгүй болсонгүй. би ч аврах штэ гэсэн. Хандлага нь мэдээж юу болчих вэ? Тайвширч. Тэр бол одоо нэг юм тий үхэл амьдралын гол юм биш гэдгийг ойлгоцсон байхгүй. Ялагдахаас айхаа байчихгүй. Ялагддаг байх шнэ гэдэг. Тэр л нөгөө маш сайн болж байна. Сэтгэл зүйд нэг дарамтгүй болчих юм л. Тэгвэл заавал ялна, заавал гэхээр зэрэгэл хүнд чинь дарамт үүсэж байгаа шүү дээ. Нөгөө боломж их багтай байсан улсууд яг тэгдэг тийм. Одоо бид нар ч бол яг л тийм л одоо олон тэмцээн багтай үед яг л тийм л үүдэл байсан. Алдах юм байхгүй хүмүүс чинь Даалт сүүл тий жилд одоо 1-2 тэмцээнд явж байгаа улсууд бол тэр чинь бас боломжгүй болчихдог. Яг л тэнд бэлдээд идэг. Яг жилд 1-2 удаа тэмцээн болдог юм. Тэр өөрөө маш хүнд байдаг. Тэр бол Мэдээж дарамт нь бол одоо ихтэй харьцуулахад бол маш их байна шүү дээ. Тэгээ дээрэс нь анхных байж идэг тий. том тулаанд ингээд олон жил яг бэлдэж байгаа л одоо гол аврагын бүс гэдэг дээр л гарч байгаа ш тэр бэлтгэл. Right, let's take a look at the replays of this round 3. Bam! Big straight right connects from Jadamba. Boom, a big knee and another one. Let's look at this reversal. Boom, Jadamba takes top position. Bang quick to his knees. Blood everywhere. It has been a bloodbath. Well, it's around the Halloween time, so why not with a little bit of scariness? For the winner by split decision and new lightweight champion of legend, Jadamba Naratongran. Championship, because he has wrested that belt off our defending champion Adrian Pang from Australia, and he is happy about it too. 2024 оны холимог тулааны спортын өсвөр үе насан туршидтын улсын аварга шалгаруулах тэмцээн 5 сарын 15-наас 18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Тэмцээнд өсвөрийн тамирчид 14-өөс 15, 16-аас 17 гэсэн 2 насны ангиллаар өрсөлдөх бол насан туршидтын тамирчид мэрэгжлийн холимог тулааны дивжээнд ямар нэгэн тулаан хийгээгүй байх ёстой. Тэмцээний өдөрдөмж, бүртгэлийн мэдээллийг Монголын холимог тулааны холбооны албан ёсны Facebook пэйжээс авах боломжтой. Эр зөрөг, тэсвэр төвчээр, хатуу жил. Энэ бол холимог тулааны спорт. Үндэсний хөрөнгө оруулалттай мөнгөн гүр эмнэлэг нь нарийн мэрэгсэн эмч ажиллагсадтай халдвар аюулгүй байдлыг бүрэн хангасан олон улсын жишгт хүрсэн тоног төхөөрөмж бүхий оншилгооны төв, гэмтлийн мэс засал, ерөнхий мэс засал, сэргийн засах уламжлалт эмчилгээ, эмэгтэйчүүдийн хавдрын мэс засал, дотор мэдрэл, зүрх судасны чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг. Хавдрын оншилгоо, мэс заслын эмчилгээг өндөр түвшинд явуулж, энэрл хүндлэл бүхий чанартай үйлчилгээг ард иргэддээ хүргэдэг. Эрүүл Монгол иргэн эх орны баялаг мөнгөн гүр эмнэлэг. Нэвтрүүлгийн ивент итгэгч Cammy Lounge Night Club.